Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн туршлага. Очих газраа олоогүй яваа түүхийн эдийг хог хаягдал гэж нэрлэж болно. Байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлт бий болоход нөлөөлж, хүн болон биологийн олон янз байдлын амьдрах орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа хүчин зүйлсийн нэг нь хог хаягдал. Энгийн хог хаягдлыг ахуйн хог хаягдалч гэж нэрлэх явдал байдаг. Улсын хэмжээнд цуглуулж, тээвэрлсэн энгийн хатуу хог хаягдлын хэмжээ 2021 онд 2 сая 402.5 мянган тонн байсан бол 2022 онд 2 сая 496.5 мянган тонн болж 3.9%-аар нэмэгдсэн байна. Энгийн хатуу хог хаягдлын 63.3%-ийг өрхийн хог хаягдал, 36.7%-ийг аж ахуй нэгж байгууллага, зам талбай, бусад газраас цуглуулсан хог хаягдал эзэлж байна. Энгийн хог хаягдал дахин боловсруулах, устгах чиглэлээр 40 гаруй үйлдвэр бүртгэлтэй байдгаас 20 гаруй нь амжилттай ажиллаж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байна. 120 гаруй нэр төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа сайн туршлагуудаас жишээ болгон хуваалцъя. Хуванцэр цонх хаалганы хаягдал дахин боловсруулдаг Тэр их нуур компани. Тэр их нуур компани нь 2004 оноос эхлэн ердийн хатуулагтай хаягдал PVC хуванцрыг дахин боловсруулж, стандартын кабелийн сүүлгээний хоолоонууд болох бохирын даацын хоолой, агааржуулалт, гүний худгийн хамгаалтын хоолой зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Манай компани давуу тал нь хог хаягдал дахин боловсруулдаг. Дээрээс нь компаниас л үйлдвэрийн хаягдал гэж байдаггүй. Хаягдал гардаг. Тэгтээ хаягдлаа дахин боловсруулдаг. Гүний болон байгалийн ус ашигладаггүй. Бид нар зөөврийн усаа дахин ашиглаад саарл усаа цэвэршээд тунгаагаад дахиад үйлдвэртээ ашигладаг. Манай компаниас болохоор жилдээ 100-200 тонн хаягдал өнцөр боловсруулчаад яг стандартаар бол кабелийн сүүлгээний хуванцар хоолой үйлдвэрлэдэг. Энэ нь болохоор Монгол Улсын МНС 2005 2244 гэдэг стандарттай кабелийн сүүлгээний хамгаалтын хоолойнууд үйлдвэрлэдэг. Манай хоолой болохоор тал бүрээр ашиглаж болно. Бохир болон агааржуулалт мөн гүний худгийн хамгаалтанд явдаг байгаа. Манай компани болохоор жилдээ ер нь 200-аас 300 тонн хаягдал хуванцар боловсруулдаг. Тийм учраас ер нь жил тутамдаа л 200-300 тонн хог хаягдлыг байхгүй болгож байгаа нь болохоор улс их орн болон Улаанбаатар хотод байгаль орчиндөө ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг удаагийн ус ундааны бүх төрлийн сав дахин боловсруулж, нэхэмлийн утасны түүхийд бэлтгэн экспортлдог TML пластик үйлдвэр нь 2021 оны 7 дугаар сараас ашиглалтанд оржээ. За бид нар иргэдийн анхны их усүр дээрээ ингээд овор хэмжээг нь багасгаад цуглуулсан хуванцрыг цуглуулж аваад бэлтгэн нийлүүлэх цэг дээрээ пресслээд үйлдвэрлэлөө авчирдаг. Итали улсын Сорема болон Австри улсын Ирема гэсэн үндсэн хоёр шугамаас бүрддэг. Нэг жилийн хүчин чадал нь 27 мянган тонн түүхийн эдийг оруулан 20 мянган тонн бүтээгдэхүүн дахин боловсруулах хүчин чадалтай байгаа. За тэгээ үйлдвэр дээрээ авчираад 2 шатны тоног төхөөрөмжөөр оруулаад эхний ээлжинд болохоор хуванцраа угаагаад хэрчээд шошго болон бөглөөнөөс нь салгаад ийм хэрчдэс үйлдвэрлэж гаргаж ирдэг. Хэрчсээ бид нар болохоор 2 дахь шатандаа буюу Ирема тоног төхөөрөмжөндөө оруулаад өндөр температурт хайлуулад, тасдчуулаад буцаагаад ийм дахин боловсруулсан RPET мөхлөг болгож гаргаж ирдэг. За энэ RPET мөхлөгөөр болохоор нэгт бол бид нар ус ундааны савыг буцаагаад үйлдвэрлэж болно. Хоёрт хувцасны хувцас готлны утасны түүхийд болгож болно. Гуравт бол нэг удаагийн хуванцар савыг бас үйлдвэрлэж болдог. Аюултай хог хаягдлын чиглэлээр хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг. Байгаль орчинд хортой шинж чанартай, тесрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, эсэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг. Халдвартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарл үүсгдэг хог хаягдлыг аюултай хог хаягдал гэж үздэг. Аюултай хог хаягдлыг үйлдвэр, эрүүл мэндийн байгууламж, лаборатори, барилга, нураалт, лаг,
хөдөө аж ахуй зэрэг салбар үүсгдэг. Нийт цуглуулсан аюултай хог хаягдлын хэмжээ 2021 онд 220 мянган тонн байсан бол 2022 онд 285.9 мянган тонн болж 28.2%-аар өссөн байна. Аюултай хог хаягдлын дийлэнх нь цахилгаан, дулаан үйлдвэрлэл болон уул уурхайн үйл ажиллагаанаас бий болжээ. Аюултай хог хаягдлын чиглэлээр дараах байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна. Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, боловсруулах, бүрэн хяналттай ландфилдэх, устгах, химийн хаягдал сармагжуулдаг Элемент компани 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. За Элемент компани бол одоо хим технологийн одоо үйлдвэр байгаа. За энэ үйлдвэр бол одоо Монгол улсад одоо гарч байгаа химийн одоо хог хаягдлыг устгах одоо ийм үйлдвэр байгаа. За тэгээд шатаах, за өөрөөр одоо бас нейтрализац хийх хэд хэдэн арга аргачлалыг бол одоо нэвтрүүлж байгаа ийм үйлдвэр байгаа. За 1-2 дугаар шатаах зоохонд 1200 градус Цельсийн температурт шатаж дууссаны дараа түүнээс ялгарсан аюултай хий утаа нь дараагийн 4 төрлийн фильтрээр дамждаг. За хамгийн эхлээд болохоор температурыг огцон бууруулах усан цамцтай цамхаар дамждаг. 1200 градус Цельсиэд байгаа утааг 400 градус Цельсийн температур руу бууруулахлаар тэнд байгаа зарим аюултай нэгдлүүд доош хүндрээд ундаг. Тэрний дараа болохоор бид нар бас химийн бодистой усаар шүршиж 130 градусын Цельс рүү оруулдаг. За хамгийн сүүлд 70 градус Цельс температуртай болсон үед нь энэ харагдаж байгаа даун фильтрээр 2 метрийн өндөртэй 100 ширхэг имшилэн хөвөнгөөр хийсэн зориултын даун фильтр байдаг. Энэ даун фильтрээр бүх нарийн тоосонцор болгоныг барьж авдаг. Тэгээ компрессороор зохиод доош нь унгадаг гэсэн. За тэрний дараа болохоор дөрөв дэх шатлал нь болохоор бид нэр 2 давхар бороожуулагч самбахгаар дамжуулж үлдэгдэл бүх тоос тортгийг борооны туслаар доош нь буулгаад тэр усаа дахин сэлгээд тунгаагаад дахиад бороо болгож оруулдаг гэсэн. Энэ бүх процесс явагдсны дараа ялгарсан аюултай хий маань 4 төрлийн шүүлтүүрээр шүүгдээд 99% аюулгүй болоод яндангаар зөвхөн усны уур гардаг. За эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн хог хаягдлыг хүлээж авах цэг маань энэ байна. Энэ болохоор хамгийн анхны шат дамжлага. За эмнэлгүүдээс авчирж иж байгаа хог хаягдлыг килограмм жингээр нэнт ялган хийж ялгарч авдаг байгаа. За дараагийн дамжлага маань хог хаягдлыг 128-аас 124 Цельсийн хооронд халдваргүйжүүлдэг байгаа. Хог хаягдлыг бүрэн халдваргүйжүүл бүрэн уур гарсны дараа дараагийн дамжлага руу шилждэг байгаа. Бутуурын шат руугаа халдваргүйжсэн хог хаягдлаа бутуур руу оруулаад зориултын тээвэрлэлтийн машинд ачаад лантвилийн талбай руугаа авчиж капсулддаг байгаа. За энэ үйлдвэрийг одоо ашиглалтанд орсноос байгаль орчинд бол одоо ээлтэй экологийн хувьд бол хаягдах, буслагдах одоо хог хаягдлын одоо хэмжээг бол бууруулж байгаа. Энэ талаараа бол одоо дэлхийн жишгт одоо хүрч явж байгаа гэж бол бид өөрсдөө хэлж байна. Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, электроникийн хог хаягдал, Prius машины батарей, литий гэх мэт дахин цэнгэлдэг бүх төрлийн батарей дахин боловсруулдаг New Method компани 2019 оноос эхлэн судалгаа шинжилгээ хийж, тээзүү, байгаль орчны наривчилсан үнэлгээг боловсруулж, батлуулан 2023 оны 9-р сарын 15-наас бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа бол байгальд хаягдаж байсан электроникийн бүх төрлийн хаягдлыг байгальд хаягдахгүйгээр бол дахин боловсруулад түүнд агуулгадж байгаа үнэт металлууд болон цэс, говнцор, төмөр гэх мэт металлуудыг ялгаж боловсруулалтанд оруулаад дараагийн шатны үйлдвэрүүдэд өгдөг дөөрөө давуу талтай юм аа. Монгол улсын хэмжээнд жилдээ нэг 700-аас 800 тонн электроникийн хог хаягдал газарт буулгадж ямар ч ашиггүйгээр хаягдаж байгаль орчин болон усыг бохирдуулж ирснийг бол тодорхой хэмжээгээр бол бид бүхэн багасгах чаднаа. Холдож орж ирсэн металлуудыг ялгаж одоо цэс хэсэг нь бол нейтрализийн урвалаар катодын цэс боловсруулж гаргаж ирнэ. Бусад металлууд нь бол салгагдаад өөр тийшээ орж тэндээс ялагдаж гарч ирнэ. Сард бол 30 тонн
цэвэр зэс боловсруулах хүчин чадалтай. Индукцийн 100% байна. 50 кг-ийн чадалтай. Энд бол бид нар бүрхэн цагаан дуулга болон цайр, гуйл эдрийг энд бол хөнгөн цаг эдрийг бол ялгаж авах болцоотой. Энэ миний харагдж байгаа энэ жижиг энэ 100 бол аалт мөнгө одоо бусад хүнд металлуудыг ялгаж авах болцоотой 100 байгаа. Хэрэв бид дахин боловсруулалтыг нэмэгдүүлбэл ойрын хугацаанд хог хаягдлын төвлөрсөн цэгт хяналтгүй хаягдж буй хог хаягдлыг 80-аас 90% хүртэл бууруулахаас гадна төвлөрсөн хогийн цэгийн эзлэх талбайг эрс багасгаж хөрсний бохирдол хог хаягдлаас ялгарч буй хүлэмжийн хийг бодиттой бууруулна. Хог хаягдлыг дахин боловсруулснаар байгалийн нөөцийг хэмнэх, цаашлаад эдийн засгийн эргэлтийг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх гэх мэт маш олон давуу талыг бий болгох боломжтой. Хог хаягдлын хэмжээ хотчлт, үйлдвэржилт, суурин газрын хүн амын өсөлттэй холбоотойгоор жил тутам эрчимтэй нэмэгдэж байна. Монгол улс 2030 он гэхэд хог хаягдал дахин боловсруулалтын хэмжээг 27% хүргэх зорилт тавин ажиллаж байна.